12 сар гэдэгтэй өчрөн зодгосон энэ өдшийн мэндийг хүргье. За нэгэн он үлрэн одож дахиад нэг он гарах гэж байна. Гэхдээ оны сүүлчийн энэ сар бас нэгэн их сонирхолтой нээлт өөрчлөлтийг авчрах нэ гэж зурхаачид яриад байна. За ялангуяа энэ удаад бол Ведийн зурхай. Ведийн зурхаачид ер нь юу яриад байгаа вэ гэдгийг энд ярих гад ингээд бэлтжлээ. За Ведийн зурхай бол тоон зурхайгч ярьдаг. Тэгээд гарыг иргэсийн байрлалыг барууны зурхайчдаас арай жоохон өөрөөр ингээд ярьдаг шүү. За тэгэхээр тэдний юу ярьж байгаа вэ гэдгийг ингээд багцлаа жоохон хөргөчий гэж ингээд бэлдсэн. За одоо бол ингээд номын орд маш их хүчтэй тийм олон гаригууд тэнд одоо цугларсан ийм нэгэн сар гарч байна. За тэгэхээр энэ бол бас зүгээр л нэг одоо сарын төлөв байдлыг ярихаас илүүтэй түүний ард талын одоо метафизик, феноменал буюу одоо ер бусын тэр нэгэн үйл явдал учир шалтгаан хаанаас яаж үүсдэг вэ гэх мэтийн асуудлуудыг нь бол Ведийн зурхай бас илүү сонирхолтой тайлбарлаад идэгий. За тэгэхээр тэр талаар нь одоо тайлбарлсан зарим нэгэн зурхайчдын юмнаас ингээд хөргөж байгаа шүү. За нар бол 12 сарын 21-нд өвлийн туйл буюу хамгийн өндөр цэгтээ хүрдэг. Тэр үе сар бол одоо энэ сар юм. Дэлхийн хойд бөмбөрцөгт бол одоо өвл рүүгээ шилжиж байгаа. Түүний гэрэл одоо тусгал энтрээс шалтгаалаад хүний бие махбодод хоол боловсруулах эрхтэн болоод сэтгхүйд маш их хэмжээний өөрчлөлт ордог. Ийм учраас яг энэ үеийг бол оюун санаа, сүнс оюун санааны маш тийм цэвэрлэгэнд бэлтгэх таатай үе гэж ингэж үздэг юм байна. За тэгэхээр энд үед яадаг вэ гэхээр 12 сард бол Экадиши гэж нэг үйл явдлыг Ведийн зурхай яриад байдаг юм. Экадиши гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр за анзаарч авал Ведийн зурхай гэж хэлж байгаа шүү. Энэ уламжлал бол мацаг барих. Мадгүй бүр мацаг барихтаа бүр усгүй бүр хов хоосон тийм мацаг барихад ч гэсэн маш таатай үе гэж ингэж хэлдэг юм байна. Тэгээд дээрэс нь сүнслэг хаялал, сүнслэг одоо оюун санааны хөгжил, бясалгал хийх энтерт бол маш чухал ийм үе гэж ингэж хэлдэг юм байна. За тэгэхээр энэ зурхай бол ерөнхийдөө гариг иргэсийн нөлөөнөөс гадна илүү сүнслэг, илүү оюунлаг, метафизик буюу одоо тэр итгэл бишрлийнхаа хүчээр дээд ертөнцөө яаж холбогдох вэ, яг амьдралаа өөрчлөх үү, хаана юунд нь би анхаарах ёстой, би урд насныхаа үйлийг одоо жишээлбэл гүйцэлдүүлэх гэж байгаа бол би одоо юунд анхаарах ёстой гэсэн иймэрхүү зүйлийг сонирхдаг хүмүүст илүү сонирхолтой шүү гэд ингэж хэлчихье. За тэгэхээр энэ Экадаши гэж байгаа буюу одоо тэр бясалгал хийх, цаг барих энтерт одоо сайн үеийн хизээвэ гэхээр 12 сарын 1 гинэ. 12 сарын 1 буюу альсууд 12 сарын 15. За тэгэхээр энэ Ведийн зурхайд бол энийг одоо яг энэ Ведийн зурхай сонирхдаг хүмүүст бол энэ маш чухал үе л дээ. Жишээлбэл сар бол одоо Ведийн зурхайд яагаад энэ чухал үе гэдгээр сар болохоор бидний хувьд бол эмоц, сэтгэл зүйн байдлыг илэрхийлдэг. Гадаад орчноос хүлээж авч байгаа тэр мэдээллийг та өөрөөхөө бие чинь боловсруулад хариу үйлдэл үзүүлэхэд чинь сар нөлөөлж идэг. Сар л тэгэл тэр үзүүлж байгаа тэр үйлдэлүүд чинь сарны нөлөөгөөр үсчидэг юм л да. Тэгэхээр ерөөсөө эмоцийг хариуцдаг. Тэгэхээр таны натал чарт буюу төрсөн зурхай дээр сар хаана байрлаж байна? Ямар ордод байрлаж байна гэдг нь чухал. Тэгэхээр та бол одоо натал чартаа нээж хараад таныг яг төрөх үед чинь сар ямар ордод байрлаж байна? Тэрнийхээ зурхайг сар бүрийн шинийн 1-ний, шинийн 15-ны сарны зурхайг ярьж байгаа үед бол та тэр ордоос осноо гэсэн. Одоо жишээлбэл охины ордны хүн байлаа гэхэд одоо миний хувьд гэхэд бол одоо сар тэр үед намайг төрөх үед өхрийн ордонд байрлаж таарсан. Тэгэхээр би бол сарны одоо шинийн 1 болон шинийн 15-ны одоо төлөв байдлыг бол голцоо яах вэ гэхээр
өхрийн ордод сар байрлаж байгаа байхад төрсөн учраас өхрийн ордны зурхаг л сонсож байна гэсэн. За ингээд цаашдаа ерөнхийд нь ингээд зарим юм тайлбарлаад явна. За яг одоо бол сар хаана байгаа вэ гэсэн чинь хоньны ордонд тайлж байгаа юм. За хоньны орд бол гал махбодтой ангар гаргаар удирдуулдаг. Тэгэхээр эрч хүч ямар нэгэн зүйлдэл тийм эрчимтэй гэх юм уу зоримог тийм үйлдэл хийхийг шаарддаг. Өөрөө ирэхгүй ямар нэгэн үйлдэл хийх тэр тийм нэг нөхцөл байдлыг түлхдэг гэж байна. За тэгээд энэ үед бас яах вэ гэхээр бол сарны хойд болон өмнөд занглааны тухай бас авчирцгэнд чухал байдаг. Кету буюу өмнөд занглаа нь яг одоо охины ордонд байгаа. Раху буюу хойд занглаа нь бол одоо загсны ордонд байгаа. За тэгэхээр кету болов энэ үед бол кету бас нэлээд хүчтэй үе гэж. Тэгэхээр кету яадаг вэ дандаа өнгөрсөндөө холбогддог. Раху бол ирээдүйтэй холбогддог юм. Тэгэхээр энэ үед сар хоньны ордонд байгаа бол шинэ үйл ажиллагаа эхлэх хүч чадлыг өгдөг. Гэхдээ бас кетугийн нөлөөгөөр буюу одоо кету сарны өмнөд занглаа буюу өнгөрсөнтэй холбогддог. Тэр одоо хостол ийм өвөрмөц байдлаасаа болоод яадаг вөхөр тарийг хуучин зүйлээсээ татгалз. Оюун ухаанд чинь аль хэдийн ингээд хуримтлагдчихсан байгаа. Тэр оюун ухаанд чинь хуримтлагдсан тэр хуучин програмуудаас сал. Тэрийг эмчлэх. Тэрэндээ л анхаарахад маш чухал үе гэж ингэж хэлж байна. За тэгээд нар бол одоо хаана байгаа вэ гэхээр нар одоо хилэнцэн ордонд байгаа. За хилэнцэн ордод нар байхаар бол маш тийм гүнзгий хуургалтын үе гинэ. Тэгэхээр энэ үед бол яадаг вэ? Хинт ч хэний ч хувьд одоо өөрийнх нь тийм эго гэж байдаг штэ. Хүнд бүх хүнд эго байгаа. Би гэсэн үгс байгаа. Энэ бүх юм нарны нөлөөгөөр уусдаг гэн. Эго нь уусдаг. Эго одоо эгог болно гэж штэ. За тэгэхээр эндээсээ болоод жоохон зөрчил үүсдэг гэн л тэ. Тэгэхээр хоньны ордонд сар байгаа. Тэр маань бол бас гал мохотынхаа нөлөөгөөр тэр сарны одоо тэр гал шиг одоо тэр галын тэр одоо эрч хүч нь нар руу одоо дамжаад тэгээд хоньны удирдагч гарыг ангарахтай холбогдоод ирэхээрээ энэ бол бас одоо хилэнцэн ордонд усан махбодтой хоньны орд гэдэг чинь гал махбодтой гал ус хоёрын ингээд зөрчилтэй хувиргалтаас үүсгээд ядах уур манан одоо ийм хувиргалтын нэрийг үүсдэг гэнэ л дээ. Тэгэхээр энэ уур манан энэ хувиргалтын нөлөөгөөр бол та ингээд биес чинь бол одоо тэр стресс одоо тэр ядаргаа гэдэг юм уу бас тийм бүх зүйлийг ингэж тэр уур манангийн нөлөөгөөр ингэж арилгах боломжтой. Тэрнээс болоод та тайвширлыг олох боломжтой энэ гэсэн ийм сонирхолтой тайлбарыг бас видео зургаач хийдэг юм байна. За дахиад өөр нэг зүйл нь бол 12 за гэтэл яг энэ үед бас ямар өөр үйл явдал 12 сарын 21 энэ бол нар хамгийн өндөр зэгтээ хүрж байгаа гэсэн үг шүү. Одоо орсоор бол нөгөө зимний солнцестояние гэж байгаа. Тэрний юу гэж байгаа юм гэхээр хамгийн дээд зүртээ хүрээд ингээд зогсчих чинь гэсэн утгатай. Манайх болохоор өвлийн юу гэдгүүлээ нар буцахгүй гэж хэлээд байдаг тийм хамгийн өндөр зэгтээ хүрчээд буцна гэж манай монголчууд бас гоё хэлдэг юм шиг байна л да. За энэ үед яадаг вэ гэхээр бас тэр үед нь бархас бод гариг бол бас яг тэр үед мэлхийн ордонд байрлаж яг одоо тэр 22 орд 12 сарын 22-ны үед бархас бод гариг мэлхийн ордонд байрлаж тарах юм байна л да. Гэтэл бол бархас бод гаригийн тэр мэлхийн ордны байрлал нь хамгийн өндөр байрлал нь гэнэ л дээ. Гэтэл энэ нь болохоор нөгөө хамгийн одоо өндөр байрлал болохоор бархас бод гаригийн хувьд 12 жилд нэг л удаа тохиолдог тийм ховор тохиолдол гэж. За тэгэхээр энэ бархас бод гариг гэдэг бол мэрэгэн ухааны гариг. Ер нь бол дандаа гүрүү буюу одоо тэр оюун санааны удирдагч багш за тэгэл хууль цаазны одоо тэр одоо шүүх цааз эдний хэлдэг тийм одоо ерөнхийдөө тэр маргааныг тасалдаг дандаа тийм багш энэ төр гэсэн альсвал шүүгч багш оюуны удирдагч энэ төр гэсэн юу одоо тийм зүйлүүдийг бэлдээд байдаг юм л да. Тэгэхээр энэ хүчтэй одоо энэ нар болоод
аюу Бархас ударгийн энэ хүчтэй байрлалаас болоод энд бол та бас ингээд их тийм оюун санааны одоо тийм хорыг усгах гэсэн утгатай бас нэг юм санаа хэлж байгаа. Оюун санааны хор гэхээр яхав гэхээр датаархал, хорсол, гомдолтой та одоо дотроо ямар одоо тийм негатив зүйлийг агуулж ирсэн. Тэр бүхнийгээ цэвэрлэх, тэр бүхнийгээ ингээд уусгаж алга болгох тийм мэрэгэн ухааныг танд өгнө юм л да. Яг бол мэрэгэн ухааныг бэлэгддэг гариг Бархас удийн нөлөөгөөр шүү. За энэ бол нэлээд гүн гүнзгий төвхтэй тэгээд тийм одоо тийм ухаарлуудыг та зүрх сэтгэлээрээ ойлгох ухаанаараа биш ерөөс зүрхээрээ ингэж ойлгох тийм боломжуудыг энэ үед олгоноо гэсэн байна. За дараагийнх нь бас нэг чухал гаригуудын тайлбар болохоор санчир гариг. За санчир гариг бол одоо ерөнхийдөө үеийн уур хариуцлага сахилгат мэрэгэн бас л мэрэгэн ухаан ер нь бол бас маш хатуу өгөөд ухаантай тийм багш гэж хэлдэг л дээ бас юг санчир гариг. За тэгэхээр санчир гариг бол 11 сарын 27-ноос эхлээд загсны орд руу ухар хөдөлгөөнд дуусаагаа шууд урагшлах хөдөлгөөнд орж байгаа гэнэ л дээ. За энэ бол яаж ийн гэхээр бидний сурч мэдэж байсан бүхнийг нэгтгэх цаг гинэ. Үннийг ойлгох, төгсгөл, хувь хариуцлага одоо гүнзгий мэдрэмжүүдийг одоо эргэж авах, мэдрэмжийг авах тийм гол цэг, эргэлтийн цэг гэж хэлж байна. За энэ үед яг гэхээр урд нь мантай тодорхойгүй ойлгомжгүй байсан юм бол тодорч ирнэ. Хичээж байсан, ойлгохыг хичээж байсан тэр бүх зүйлээ та одоо эндээс тодорхой харж чадна юм л дээ. За тэгэхээр санчир гаригийн өөр нэгэн одоо бас нэгэн зүйлийг ойлгуулахын тулд зарим нэгэн одоо байрлалуудыг хэлэх хэрэгтэй болчихж байгаа юм байна л да. 23 оны 3 сард бол санчир гариг загсны ордонд орсон байсан юм байна. За энэ үеэс эхлээд бол ер нь бүхний гүн гүнзгий дотоод нутрууга гүнзгий хандах одоо шүүж тугаах энэ иймэрхүү одоо ухаарл гэх юм уу тийм байдлыг бол танд загсны ордны тэр нөлөөгөөр таавал тийм байдалд орж исэн гэж. Тэгэхээр энэ бол загс гэдэг чинь усан мах өдтэй. Эндээс бол одоо санчир гаригийн нөлөөгөөр бидний оюун санаа сүслэг хэлхий зар эдрийг тогтоогоод тэгээд нүүр тулхаас ер нь жоохон зайлсхийгээл дандаа хоошоо тавиад байсан тэр асуудлаа өөрөө ирэхгүй л одоо та эргэж харах зарим зүйлд бол та хариуцлах хүлээх ёстой маа гэсэн тэр сануулгыг бол өгч ирж исэн гэж байна. За гэтэл цаашлаад энэ 25 оны 5 сард санчир гариг хоньны орд руу орсон юм байна. Хоньны орд руу хурж орсон биш үү? Одоо тэр чинь ухрах хөдөлгөөн гэж байгаа. Тэгэхээр өөрийн үүлийн үрийн эзэм одоо бидэнд үйлдэл эрхчлөө зориг өнтер гэх энэ бүх байгааг бид нар урдчилж харахыг сандалсан. Үүлийн үрийн одоо үрдүн чинь хийсэн урд насны тийм үү асуйд насны тийм үү хийсэн тэр нэг үйл өөр тэр бүх үйлдэл эсвэл та шилүүлэгдэх ёстой бол зарим нэгэн одоо үүрэг даалгавар гэдэг юм ямар нэг юмнаас чөлөөлөгцсөн эсвэл зарим том зориг тавьсан байсан бол тэрнийхээ одоо хаана хүрэх гэж байгаа гэдгийг урьдчилж харсан тийм нэг үе байсан. А гэтэл 7 сараас эхлээд бол 5 сар хоньны орд орж ирсэн. 7 сар дахиад тэр 5 сард орчод 7 сараас ухрах хөдөлгөөнд орсон. Тэгээд ухрах хөдөлгөөн нь одоо сая 11 сард дуусч байгаа байна л да. Тэгэхээр ухрах хөдөлгөөнд ороод 9 сард бол загсны ордонд орж ирсэн. Ухраад ухрах хөдөлгөөнд үргэлжлүүлж исэн юм байна. Тэгээ одоо урагшлах хөдөлгөөн рүү орж ийнө гэж. Тэгэхээр бид бол энэ үед яадаг ёстой вэ гэхээр хуучин одоо сэтгэлийн хэв маяг шийдэгдээгүй одоо асуудлууд хэл хязгаарын асуудлаа бол тодорхой болгоод тойрч гарах боломжгүй тийм одоо үеийн үрийн гэх юм уу таны одоо зайлшгүй гүйцэтгэх тэр үеийн үрийн холбоосуудыг дахиж эргэж харах юм хэрэгтэй байсан гэж ингэж хэлж байна. За одоо бол санчир гариг тэгэхээр бол 9 сар бол бас эхлээд ингээд ухарч исэн бол одоо урагшлах хөдөлгөөнд орж байгаа болохоор ерөнхийдөө үнэн илэрнэ манан арилна гэж байна. За сэтгэл санааны шудраг байдал болон сүнслэг одоо оршихын үндэс суурийг бол илүү ойлгож эхэлнэ л дээ. Өргөжлөө одоо ингээд өргөжлөх боломжгүй гэсэн зүйлийг бол одоо хүлээн зөвшөөрнө. За тэгэхээр бол өөрийнхөө энерги эрч хүч эдрийг одоо зөвөр ухаарад аль хаа нэгтээ ингээд орхичихсан
одоо орхих ёстой байсан тэр зүйл эдрийг бол одоо бүр мөсөн орхиод хаалгыг хаах ёстой вэ гэдгийг одоо ингээд ойлгож эхлэнэ гэсэн байна. За энэ бол ерөөхдөө та эрхчлөө танд эрхчлөө олгож байна гэсэн үг. Тэгэхээр та бол энэ үед яах вэ гэхээр тодорхой тийм хүчин чармаалт гаргаад та өөртөө төвлөрөх, бясалгах, одоо мацаг барих. За дээрэс нь энэ үед бол видео зурхаачдын хэлээд байгаа үйл бол 12 сарын 1 бол мацаг барахад маш сайн үе гэж яриад байгаа. Тэгэхээр энэ мацаг барьж ингэж өөрийгөө оюуны болоод бие физиологийн хувьд ингэж цэвэршүүлж авснаар яадаг вэ гэхээр ингээд та трансцендент гэж хэлдэг ч тийм. Тийм байдлаар одоо ингээд өнгөрсөн үетэйг айж холбогдно. Энэ нь бол зөвхөн одоо дөнгөж таны одоо амьдарч эхэлсэн энэ өнгөрсөн жилүүд гэхээсээ илүү бүр хэдэн зууны өмнөхтэй ч гэсэн ийм буцаж холбогдох тийм боломжтой байдаг гинэ. Нэг тийм сонин одоо философи гэх юм уу, шашны гэх юм уу, ийм ойлголтууд видео зурхаачид яриад байдаг. За тэгэхээр эндээс бол бясалгал хийж тэгж мацаг барьсаар бол өвөг дээдсийнхаа мэрэгэн ухааныг та тэндээс үлээж ав. Тэр өвөг дээдсүүдийнхаа одоо тэр сүнс гэдэг юм оюун санаатай холбогддог гэд. Дээрэс нь бас нэг сонирхолтой видео зурхаач яриад байгаа бол одоо шинэ өвөг дээдс чинь нөгөө ертөнцид ингээд гацчихсан. Магадгүй ингээд дахин төрөхөд хэцүү байгаа. Тиймэрхүү байдлыг ч гэсэн та мэдэрч хүлээж авч тэрэндээ та тусалж яднаглаа бясалгалын хүчээр. Бас их сонь тий. Тэгэхээр та ингэж тэрдэд тусалж чадсанаар та эргээд тэндээсээ мэрэгэн оюун ухааныг бас сурч авч болно. Яг бол таны одоо ДНК буюу генийн одоо мэдээлэл чинь бол тэдний одоо туршлагаас бүрэлдсэн байгаа гэсэн нэг ийм сонирхолтой юмыг бол бас бидний зурхаачид хэлээд байгаа юм. За тэгээд ер нь бол одоо тэр бясалгал хийх мацаг барах сайн өдрүүдийг бол видео зурхаагаар бол шинэ сар гараад 11 дахь өдөр гэж хэлдэг юм байна л та. За тэгээ энэ үед бол яаж бясалгал хийх вэ гэхээр болжгүй амьсгалын дасгал хий. Хэрвээ чи амьсгалын дасгал хийж чаддаггүй энэ төр юм бол ядаж өглөө алхахтаа та алхахтаа тэр хугацаагаа илүү нэмэгдүүл энэ гэж байгаа байхгүй. Тэгээд энд одоо хүчирхэгчийн дэмж өгснөөр энэ бол таны оюун санааг эмчилж байгаа хэрэг гинэ. Оюун санааны эмчилгээ бол цаашдаа яадаг вэ гэхээр шашны одоо итгэл өнөмшилчин төрөх аль нэгэн одоо шашинд итгэлийнхаа хүчээр гэгээрлийг олох. Альсвал одоо гэгээрэл бясалгалын одоо тэр ном унших хүсэл төрөх. Альсвал одоо энэ талаар гэгээрэл бясалгал оюун санааны ертөнцтэй холбоотой хин нэг хүнтэй холбогч түнтэй ярилцаж ингэснээрээ таны амьдралаа маш тийм утга учраар дүүрэн болох. Энэ төр ийм одоо нээлтүүдийг та өөртөө хийдгээ гэсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө энд юу гэж хэлж байгаа таны бодол оюун санаа юугаар дүүрнэ таны амьдрал мөн л тийм л байна гэсэн. Тэгэхээр бол яаж юм гэхээр энэ үе бол одоо 12 сарын 1 одоо 21 метр гэсэн өдрүүдийг бол би одоо цэвэрлэх оюун санаанаа цэвэрлэх хоргоожүүлэх энэ төр гэж ингэхэд сайн үе гэж хэлж байгаа юм. За тэгээд дээрэс нь одоо нар бол эго нар хилэнцэн ордонд байгаа нар одоо эго гэж устгадаг гэж хэлсэн шүү дээ. За тэгэхээр эгогүй болчихно гэдэг чинь бол заримдаа бас зарим нэг хүнд одоо нэг тийм хүсэл тэмүүлэлгүй юм шиг болчихж байгаа юм шиг энэ төр баг зэргийн тийм зөрчил үүсэж магадгүй гэж юм л та. Тэгээ энэс болоод яг хав зарим нэг хүн бол одоо жишээл нэг өөрийгөө буруутай юм шиг ингэж мэдрэмж төрөөдэж бас магадгүй гэн л те. Энэ нь бол яхав гэхэд та юунд хүрэхийг өөрөө тодорхойлоогүй. Та үндэ яг үндэ бол оюун санааны хувьд бол тийм хүчтэй тийм өөрийгөө бас одоо сайн хаана хүрэхэд тодорхойлж ухамсарч чадаагүйтэй л холбоотой гэж хэлж байгаа юм байна л та. Тийм болохоор нэг юм 15-ны үед бол бархас үед гаргийн нөлөөгөө тэр мэрэгэн оюун санааны одоо бархас үед тэргийн тэр хүчтэй эрч хүчийг өөртөө авч одоо тэр бясалгал хийх юм бол та энэ бүхнээс бол одоо чухал тийм сургамж ухаарлуудыг авах болно гэж хэлдэг юм байна. За тэгээд нар 17-оос гэлүүдээ 12 сарын 16-наас үлээ номын орд руу шилжиж байгаа юм байна. За номын орд руу шилжихээр бол тэнд ангараг гарыг нар ангараг гарыг суур бод гарыг гэдэг маш олон гаргуудын юм бөхнөрл болж байгаа. Тэгэхээр энэ бол яг энэ үе бол зөвхөн номын ордныхан л хамаатай биш. Таны одоо натал чарт буюу одоо төрсөн өдрийн чинь тэр зураг дээр номын ордон ямар одоо байшин гэрт барилж чинь те тэр бүхэнд ч хамаатай. Тэгээ тийм болохоор тэр хүмүүсийн хувьд оюун санааны хувьд үннийг хайхад
маш одоо их чухал хэрэгтэй үе. Дээрээс нь бол Бархас Уйд гаригийн удирдлагын дор байдаг учраас мэрхэн ухааныг бол цэцэн мэрхэн ухаан оюун санааны хувьд эрүүл сарвал байхтай. Энэ ухааны чинь бол маш хүчтэйгээр дэмжих юм сайн үе шүү гэж ингэж хэлж байна. За тэгээд Бархас Уйд гариг бол бас ихрийн орд руу ухрах хөдөлгөөнд орж байгаа юм байна. Тэгэхээр яг энэ үед бол та магадгүй маш сайн багштай юм уу? Эсвэл та маш сайн удирдагч хин нэг хүн байдаг бол энэ бол маш сайн гинэ. Та тийм удирдагч юм уу? Одоо таны дагаж дураад хин нэг хүн багшаасаа л бол маш сайн тийм мэдээллийг аваад багш шавийн одоо хоорондоос маш тийм таатай боломжууд, таатай höсөл төгчлөлт тийм зүйлийг олж авнаа гэсэн байна. За 4-нд бол 12 сарын 4-нд бол тэрхэл сар уу 15-ны сар гаргана. За энэ бол оюун санааны болоо сэтгэл дүүрэн байдлын дээд цэг гэж үздэг юм. Тэгэхээр зарим хүмүүс бол төслүүдийг дуусгах, олон нийтийн өмнө илтгэл тавих энэ маш таатай таавал одоо эрч хүч энергиэр юм дүүрэн ийм сайн үе гэж. За 15-нд бол одоо бас мацаг барьж бас шинэ ажлыг эхлүүлэхэд бол бас чухал үе гэж хэлж байна. За тэгээд 16-нд бол нар номын ордонд шилждгийг хэлчихсэн те түрүү. За тэгэд энд нэг бас нэг сонирхолтой зүйл ярьж байгаа нь юу гэхээр 12 сарын 16-наас 1 сарын 15-ыг хүртэл тийм гэрлэх яг гэр бүлээ батлуулах энэ төр ийм үйл явдлыг бол зөвлөхгүй гинэ. Зөвлөхгүй. Яагаад гэсэн чинь нэг сонирхолтой тайлбар хэлж байгаа юм медиа зургачд. Бархас Уйд гаригийн ордуудаар өнгөрж байгаа юм байна л да. Бархас Уйд гаригийн орд гэхээр юу гэж байгаа гэхээр номын орд. Бархас Уйд гариг чинь номыг удирддаг, дээрээс нь бас загсыг удирддаг байхгүй юу? Тэгэхээр номын ордоор явж байгаа үед бол нар бол одоо гал ийм хамгийн дээд эрч хүчийг илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр нар Бархас Уйд гаригийн ордод орох үед бол маш их асар их халууныг ингээд үсгэж байгааг нь л дээ. Тэгэхээр яг тэрний нөлөөгөөр болохоор Бархас Уйд гаригийн хүчин суларч ирдэг гинэ. Тэгээд тэр өөрөө хамгийн өндөр тэгээд ч бас тэр өөрөө хамгийн өндөр дээр байрлалаасаа бууж ирдэг юм байна л та. Арай жоохон доошчдаг гэсэн. Тэгэхээр тэр номын ордонд байрладаг болохоор ном өөрөө бас ингээ гал. Тэгэхээр ингээд ажихан гал гэдэг ингээ махбодынхаа хүчээр бол өднөр ингээ жоохон тийм эрч хүчин ингээд хитрхи одоо хит их болон галын өдөч нь бас эрч хүчийг хитрхи шатаах ч гэдэг юм тийм хувирах чадaltaй байдаг болохоор оюун санааны бас сүнслэг энэ дэлхийн бос зүйлийн талаар бодоход хүргэдэг юм л дээ. Тэр гал мохтын нөлөөгөөр. Тийм болохоор одоо Бархас Уйд гаригийн бас хүчин суларчсан байгаа хитрхи их галаас болоод одоо энэ дэлхийн бас тэгсэн мөртлөө бас оюун санааны ч бус гэхээр одоо тийм нэг ер үсгийн тийм сонин одоо тийм сэтгэл зүйн оюун санаа гэдэг сонин тийм эрч хүчийн өөрчлөлтөнд орчдөг гэнэ. Тэгэхээр энэ нь яадаг гэхээр энэ ертөнцийн гэрлэлт гэдэг чинь энэ ертөнцийн амьдрал шүү дээ. Тэгэхээр энэ гэрлэлтэд нөлөөлчдөг гэсэн утгатай нэг сонин тайлбар орж ирж байна. Өөрөөр хэлбэл энэ үл нөгөө дотоод тэр сэтгэл мэтгэл одоо тэр хайр дурлал гэсэн тэр харьцаанууд жоохон сөргөө нөлөөлчдөг гинэ. Тэгэхээр яагаад гэвэл одоо гэрэлт нь илүү одоо материал ертөнцийн зүйл гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр таны болон таны хамтрагчийн толгойд бол одоо энэ материалын ертөнцийнхээс арай өөр энерги, арай өөр бодол ингэж орч ирээд байгаа болохоор санаа бодол зөрөлтөө тэрнээс болоод ноцтой зөрчил үүсэж магадгүй байдаг. Тийм болохоор энэ үед бол за та бод гаригийн биш Бархас Уйд гаригийн тэр номын ордоо дамжиж өнгөрөх тэр үе 1 сарын 16 хүртэл бол хойш нь тавьчаарай гэсэн нэг юм сонирхолтой таамаг ярьж байна. Энэ бол Ведийн зурхаачдын хэлж байгаа шүү. За барууныхан бол юу гэж хэлж байгааг бас мэдэхгүй байна. За энэ бол голцоо Ведийн зурхааг л ярьж байгаа шүү. За тэгээд эндээс болоод одоо хамтрагч одоо хоёр хайр дурлалын одоо зөвшөлдсөн хоёр тал маань бие бинийгээ зөвшөөрөхөд санаа бодлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү болчихдгоо гэсэн. Иймэрхүү сонирхолтой тайлбарыг хийлж байна. За 12 сарын 19-20-ны өдрүүд бол өвлийн туйл гэж хэлж байгаа.
Тэгэхээр бол бас дахиад энд цэвэрлэгээний үе, оюун санаа нь олоод биеийн цэвэрлэгээний үе гэж хэлж байгаа. За тэгээд хүүхэд болоод ер нь та өөрсдөө бүх хүмүүсийг бол одоо тэр бясалгал хийх, мацаг барих тэр зүйлд одоо хөтлөх юм бол оюун санааны бол маш утга учиртай тийм хөгжил шийдэл болно шүү гэсэн гэдэг юм яриад байгаа. 12 дуусар 21-ний хулангийн шинэ жил болно. Тэгээд дээрэс нь энэ тухайн шинэ нар бол одоо хамгийн эргэлтийн зэг дээр ирээд байгаа хаа дараагийн ирээдүйг рүү одоо дараа жилд юу хийхийг гэсэн тэр зорилгоо тавихад маш чухал үе. Тэгэхээр энд яах вэ гэхээр энэ жил юу тохиолдсон, тэн та одоо ямар төөрөгдөл байсан, юун дээр ажиллах ёстой байсан энэ төр гэдгийг санаад тэгээд дээрэс нь ямар үед та жишээлбэл юун дээр алдсан гэдгийг анхаарч бодож үзснийхээ эсен дээр та дараагийн алхмыг яаж хийх юм, тэрний тулд та ямар одоо гаргийн ямар нөлөө, хэдэн сарын хэдний өдрийг ямар гаргийн ямар нөлөөтэй байх вэ сонгох вэ энэ гэдгийг л бод гэж байна. За энэ хүрээд ингээд ерөнхийдөө энэ 12 дугаар сарын маш том олон одоо ордуудын эргэлтийн үе, маш чухал өөрчлөлтийн үе гэж хэлээд байгаа учраас энэ ерөнхий төлөв байдлыг бол нэлээд ийм уртаар ярьчлаа. За ингээд 12 тус бүрээр нь товчгаар явж. За энэ ордны тухайд бол энэ бол гүн гүнзгий хууралтын үе гинэ. За дээрэс нь оюун санааны болон сэтгэлгээний хувьд маш тийм цэвэрлэгээ хийх үе гэж. За өндөр дээд мэдлэг оюун санааны одоо удирдагч багш нараас суралцах ийм боломжтой. Ялангуяа одоо шашин шүтлэг оюун санааны хөгжил энэ төрт бол нэлээд анхаарал хандуулах үе ирж байгаа юм байна. За сэтгэлгээний цэвэрлэгээний үе гэхээр одоо жишээлбэл бясалгах, мацаг барих энэ төр гэдэг асуудлуудад бас нэлээд анхаарал тавьж сонирхох ийм үе юм байна. За дээрэс нь за санхүү холын аялал, хол явах, суралцах энэ төр үйл явдал бас тийм асуудлууд бол нэлээд чухлаар тавигдаж магадгүй гэж хувийн санхүү болон хамтарсан мөнгө санхүүгийн нөөцтэй бол шинжилгээ хийгээрэй гэсэн байна. Зөв нь хувийн амжилтаар бол нэлээд тийм эргэлт гарах, эргэлтийн тийм үе гэж хэлсэн байна. Магадгүй та бол яг дотооддоо одоо ингээд өөрийнхөө зөвхөн доттоо бодож дотроо л өөртөө тэмцэжсэн тэр нэгэн зүйл чинь бол одоо үнэхээр яг чухал одоо тэр цаг дээр ирнэ. Жишээл магадгүй зарим нэг жоохон айдас байдаг ч юм уу. Эсвэл нэг чамд байсан нэг тийм дадал зуршил энэс салах гэж оролддог байсан ч юм уу. Эсвэл та хэн нэгэн хүнд шууд хэлж чаддаггүй зарим нэгэн тийм түүх ч юм уу те чангаар тэрийг ярьж болдгоо байсан тэр зүг. Тэр энтригдээ бол одоо эцэс болоо тэр бүхнээсээ салж муу зуршил гэсэн тэр бүхнээсээ сална л гэсэн. За тэгэхээр энд бол та өөрийн тэр нэгэн өөрийн гэсэн тэр нэгэн зам, өөрийн гэсэн тэр нэгэн хэв загварыг тодорхойлоод тэрнийхээ дагуу явна. Энэ үеийн хүртэл таныг одоо хойшин татчихсан. Таныг одоо ингээд санааг чинь зовоож исэн. Эсвэл таны хинэгний өмнө тийм нэг буруутай юм шиг бодол төрүүлээд байсан. Тэр бүх юм чинь бол одоо таны орхиж. Та одоо цоо шинээр өөрийнхөө хүссэн тэр нэгэн зам мөрөөр урагшилж эхэлнэ гэсэн байна. Тэгэхээр мэдээж энэ бол гүн гүнзгий хувиргалт гэж байгаа нь бол энэ одоо тэр оюун санааны хувьд та цэвэрлэгдээд цоо шин өөрийгөө бүтээж эхлэх тийм маш чухал эргэлтийн үе гэсэн тэр санааг илэрхийлж байгаа хаа гэж үзэж байна. За түрээ тонны ордны төлбөрийг өндөрлөе. Дараагийнх нь орд бол мэдээж өхрийн орд. За өхрийн ордны хувьд бол мөн л одоо хувьсэл өөрчлөлтийн үе. Гэхдээ бас гол нь бусдтай хамтарч амжилт олох. Нууцлаг хүрээнд ч юм уу эсвэл одоо тийм мөнгө санхүүгийн түвшинд ч юм уу тийм
тийм бат бог тийм харилцаа хамтын ажиллагааг эхлүүлнэ гинэ. Гүнзгийрнэ гинэ. Тэр харилцааг хамтын санхүүгийн ч юм уу тэр харилцааг гүн зөрүүлэхэд их хүчтэй төвлөрч ажиллана гэж. За гэхдээ энд боломжлох зүйл байгаа шүү гэж. За 12 сарын 16-наас хойш бол жишээлбэл харилцаа холбоо ялангуяа хурим хийх, гэр бүл батлуулах гэсэн тиймэрхүү том шийдвэр гаргах гэж байгаа бол жоохон хойш тавиарай гэж. За энэ тухай бол яагаад вэ гэдгийг бол тэр өмнөх юм дээр ерөнхий төлөв гарыг ирсэн 12 сарын төлөв байлдаг ярьж гисэн учраас тэрийг харж инүүс яагаад вэ гэдгийг маш тодорхой бөгөөд сонирхолтойгоор тайлбарласан байна. За тэгээд энэ үед бол та ингээд төвшин ахин харилцааны тухайд бол маш тийм харилцаа найз нөхдийн болон түвшийн харилцаан дээр тэр бол харилцааг маш тийм тодорхой болгох, цэвэр тодорхой. Тэгээд та бол энэ бүхнийг үл хайхарч тоохгүй орхиж болохооргүй тийм маш тийм тодорхой харилцаануудыг шийдэх хэрэгтэй үе гэж. Тэгээд эндээс яг үхээр энэ харилцаа холбоондоо хараад хил хязгаараа маш тодорхой болгох. Тэгээд хил хязгаараа тодорхой болгосныхаа дараа бол чамайг хин жинхэнэ ёсоор дэмжиж ярвэ гэдгийг эндээс илүү сайнаар тодор олж харах болно гэсэн байна. За энэ хүрээд ерөнхийдөө өвхрийн ордны төлөв байдлыг өндөрлөж байгаа юм. За дараагийн орд бол мэдээж номын орд биш ээ. Ихрийн орд шүү. За ихрийн ордны тухайд 12 сар харилцаа болон эргэцүүлэл гүн ухааны эргэцүүлэл гэх юм. Гэрлэлт, түншлэл тэр асуудал дээр илүү төвлөрнө гэсэн байна. За дээрэс нь энэ үед бол эрүүл мэнд үйлчлэгийн асуудал анхаарлаа хандуулна. За магадгүй энэ үед аливаа нэгэн маргаан зөрчил гарах юм бол тэнд нэлээд боломжтой хандаарэ гэж байна. За ялангуяа тэр нь мэрэгжлийн салбарт бодит байдал бол нэлээд тийм тодорхой тунгалаг болгох шаардлагатай гэж байна. Зарим их таны хийж байгаа ажил болоод төслүүд бол та эргэж харах дахин төсөл байдлыг зөвөр үнэлэх дүгнэх ийм үе бас ирж магадгүй гэж байна. Тэгээд ер нь бол та карьерийнхаа албан тушаал карьерийн хувьд та яг юу хүсэж байгаа юм бэ? Яг та хаа хүрнэ гэж бодоод байгаа юм бэ? Тэрэн дээрээ л илүү анхаараарай. Тэгээд дахь бүр илүү тодорхой болгоорой гэсэн байна. За магадгүй энэ үед бол та илүү тийм урам зоригтой өөрийгөө харуулах, бусдыг ингээд анхаарлыг өөрөө ирэхгүй татах. Тийм үеуд бас ирж магадгүй гэж байна. Тэгээд энэ нүхнээс бол та ингээд өөрийнхөө амьдралыг тодорхойлоод амжилт хүрэхэд та хоёр яг хаана яаж ямархуу байдлаар өөрийгөө илэрхийлүүлж гэдэг юм уу? Яг ямар зөвлөөр та өөрийнхөө хүч чадлыг илүү зориулбал амжилтанд хүрэх гэдэг тэр зүйлээ илүү орж хараад эндээсээ та илүү урам зориг ирж хүч авах боломжтой. Ийм үе ирж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь та бол барах шат гарагийн нөлөөгөөр багшаасаа, ментраасаа тамирчид байх юм бол дасгуулагчаасаа ер нь альва тэр ажил мэргэжил дээр өөрөө чинь халамжилж чаваг чиглүүлж байгаа тэр хүмүүсээс маш их тийм дэмжлэгийг авах гэж хэлжээ. За багасаа дараг бол мэрэгэн оюун ухааныг илэрхийлдэг энэ бусдаас суралцах ялангуяа багш менторудаас суралцахад их сайн үе гэж эхний танилцуулган дээр ярьж байгаа. Тэрийг дахин нэг эргээд харчихад илүүдэхгүй баха. За нүрээд их ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Дараагийнх нь бол мэлхийн орд. За мэлхийн ордын тухайтад бол ажлын амжилт ёс зүй, ажил мэргэжлийн харилцаа ёс зүй, тэгээд дээрээс нь эрүүл мэндэд илүү анхаарлаа төвлөрүүлэх үе гэсэн. Зарил мэндэд анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бол ажил амралтынхаа
заагийг олж цагийг нь зохицуул гэсэн үг. Энерги хаана илүү хэдийд илүү одоо ажилдаа анхаарах уу, хэдийд илүү эрч хүчээ нэгдүүлэхэд анхаарах вэ гэдгийг хуваар одоо менежментний зөв хийх гэсэн үг. За тэгэхээр бүтээч байдал хөрөнгө оруулалтыг маш тийм болгоомжтой шинжилж үзсний үндсэн дээр хийгээрэй гэж бүтээлч ямар нэгэн төслийг хийж өгөх юм хөрөнгө оруулалт хийхтэй. За тэгээд бие махбодын цэвэрлэгээ маш чухлаа гэж. За цэвэрлэгээ бие махбодын цэвэрлэгээ, оюун санааны цэвэрлэгээ гэдгийг бол одоо өмнөх их танилцуулах хэсгээр бол маш сайн ярьсан. 12 сарын 1 бол одоо 15-21 өдрүүдэд бол тэр мацаг барих бясалгал хийх сайн гэдэг тэр хэсгийг бол маш уртаар тайлбарласан учраас тэрийг эхлээс сонсч байна. Тэр бол хүн болгонд хамаатай зүйл байгаа. За тэгээд энэ үед бол та одоо хүртэл одоо ингээд нэг тийм нүүр тулахаас айгаад чи тийм үү тэр санаа зовоод байсан тэр зүйлтэйгээ бол өөрөө ирэхгүй тулгарах болно гэж. За тэгээд энэ дээр яах вэ гэхээр одоо гэрээ хэлцэрч гэдэг юм уу ямар нэг хүнтэй хэлцэж ярилцаж тохироход бол та одоо арай илүү тийм ухаалгаар хандаарай гэсэн байна. Ярилцаж сурах, хэлэлцэж сурах гэдэг дээр та илүү анхаарна гэж байна л да. Тэгэхээр таны болоод одоо үзэл бодол энэ л зөв гэж бодож ясан тэр зүйл чинь жоох өөрчлөгдөд илүү одоо газардна гэх юм уу? Илүү одоо тийм одоо бодиттой амьдралтай болж ирнэ гэсэн утгатай. Тийм нэг юм зүйл гарч ирж байна. Иннээсээ та гэрээ хэлцэл хаана хийвэл ямар үед бод чийж ямар үед та эндээс суралцдаг вэ гэдгийг ингэж суралт ойлгож авснаар та эндээс өөрийнхөө өсөх хөгжих ухаарах тэр замдаа орно гэсэн нэг тийм төлөв байдал гарч ирж байна. За энэ үрээд дэлхийн ордны ерхий төлөвийг өндөрлөе. Дараагийн орд бол мэдээж Арслангийн орд. За Арслангийн ордны гадаад бол уран бүтээл, хайр дурлал, хөөхд бүтээлч, хобби бүтээлч үйл ажиллагаанд илүү одоо анхаарал хандуулж энэ үйл явдал илүү таатай үе гэсэн байна. Гэр орон болоод үйл хөдлөх хөрөнгийн асуудал бас нэлээд гүнзгий шинжилгээ өөрчлөлт хийх хэрэгтэй шаардлагатай болж байна. Шинжлэх, өөрчлөх, цэвэрлэх. За тэгээд дээрэс нь одоо нар хамгийн одоо дээцэгтэй хүрээд одоо 12 сарын 21-ээс эхлээд нар буцах үе гэж ярьж байгаа тийм. Энэ үеийн энергийг бол та бас нэлээд сайн ашиглаарэ гэсэн байна. За та бясалгах, өөрийгөө цэвэрлэх, бие махбод бол одоо оюусны хувьд өөрийгөө цэвэрлэх гэдэг зүйлийг бол өмнөх удирдгал хэсгээр маш сайн ярьсан учраас энийг орхичээ. За санхүү хөрөнгөний асуудал дээр бол нэлээд сэтгэл хөдлөлийн түвшин нэлээд өндөр ингээд байж магадгүй байна л да. За тэгээд зарим нэг хүн нь бол мөнгө санхүүтэй холбоотой тэмдэг гэрээ хилцлээтэй байсан бол тэрийг дуусгах нь гэнэ. За өөр төлбөрөө төлж дуусна гэнэ. Энэ бол ингэж дуусгаснаар бол таныг одоо тийм жоохон өөртөө ихтгэлгүй ч гэдэг юм уу жоохон тийм эмзэг байдал түргээд байсан тэр үйл явдал одоо ингэж дуусна гэж. Сахиугийн удаад очилдаа хэнийг өөнөөс хараат байсан ч юм уу те хэнийг өөнд үр зээл тавьчихсан ч байсан юм уу. Тэр бүхнийгээ яг одоо жишээлбэл одоо ингэж чадвал дуусгачих юм бол тэр гэрээ хэлцээ төгсгөл болгох чадах юм бол таны одоо тэр өөртөө итгэл эмзэг байдал өөртөө итгэл чинь өсөөд эмзэг байдал чи одоо энийг дуусгах болно гэсэн тийм гарч ирж байна. За тэгэхээр энэ үед бол та өөрийнхөө эрч хүчийг хаашаа зориулах вэ? Мөнгөө, цагаа, эрч хүчээ юунд зориулах вэ гэдгийг маш тодорхой болгоо. Юу танд хамгийн үнцэнтэй вэ гэдэг дээр маш их анхаарал тавьж эрч хүчээ, цагаа, мөнгөө зөв зохицуулаарай гэсэн байна. За энэ үрээд Арслангийн ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Дараагийн орд бол охины орд. За охины ордны тухайтад бол гэр орон болоод оюун санааны одоо гүнзгийрэл өөрчлөлт сэтгэл санааны тав тухтай байдалтай л илүү анхаарал хандуулах. Гэр орон оюун санаа
өөрийн тав тухтай байдал. Энд анхаарал хандуулахгүй гэсэн байна. За ер нь бол бусад хүмүүстэй ялангуяа ойр дотны харилцагтаа бол нэлээд гүнзгий одоо бодолтой, ухаантай, үг хэлэлтэй бас их боломжтой байх хэрэгтэй юм байна. Гүнзгий хэлсэн үг хэллэгтэй шинжилгээ хийнэ гэсэн. Сүнслэг орчихгоо болоод гэр бүлийн нөхцөлдөө бол нэлээд сайн төвлөрөх хэрэгтэй гэж байна. Энэ нь бол одоо сэтгэл зүйн хувьд одоо танд маш тийм сайхан доктортой айдар байдлыг авчирнаа гэж. За тэгээд дээрэс нь хинэг хүнд өгцөн амлалт ч гэдэг юм уу зарим нэгэн тийм зүйл байгаа бол тэрийг дахин тодорхойлох, дахиж эргэж харах. За одоо хэрэг ямар нэгэн гэрээ хэлцэл энэ хийчихсэн байгаа бол тэрийг дахиж эргэж харж хэлэлцэх, цаашид өргөжлөх боломжгүй болчихсон байгаа бол аль эсвэл зарим нэгэн одоо хэлээ хэлцээс буцах ёстой ч гэдэг юм уу тийм байх юм бол та энэ дээр бол өөртөө тохирсон тэр мэдрэмжийг танд аль ямар хөө сонголт хийснээр таатай мэдрэмж төрүүлж ийн вэ? Тэрийгээ л та хий гэж. Танд одоо ингэж хийх гэв тийм санагдчихвэл та арай өөрийнхөө сэтгэлд амар байх тэр сонголтыг хийнэ ч гэдэг юм уу те. Харилцан ярианууд бол чин сэтгэлээсээ байвсан дээр шүү. Чин сэтгэлээсээ харилцаж ярьж чадах юм бол энэ танд илүү үр дүнтэй, сэтгэлд зохистой тийм байдлыг үүсгэнэ гэсэн байна. За ерөнхийдөө бол харилцааны хувьд нэлээд тийм динамик гэдэг чинь одоо нэлээд хөгжил хөдөлгөөн гэдэг гэсэн үг шүү дээ. Тийм л үед ирж байна л гэсэн байна да. За эхний ордныхыг энэ хүрээд өндөрлөе. Дараагийнх бол жинлүүрийн орд. За жинлүүрийн ордныхны хувьд бол урам зориг ихтэй харилцаа холбоо маш одоо тийм эрчимтэй мэдлэг одоо юуныг ихэмлсэн юм үе гэж. За магадгүй энэ үед бол богино аялал хий болно. Одоо харилцаа албаны хувьд одоо тийм зоригтой муудыг хийх энэ үе гэсэн байна. Ерөнхийдөө бол таны хувьд өдөр тутмын амьдрал чинь маш одоо огцоор өөрчлөгдөж байгаа юм байна л да. Одоо өдөр тутмын ажлынхаа хуваарийг өөрчлөх, хялбар болгох, эрүүл мэндийн хувьд одоо шин дадлыг хэвшүүлэх. Эсвэл одоо өөрийнхөө ажлыг хянах тэр хяналтынхаа явцад одоо ямар алхмуудыг хийвэл хэрэгтэй энэ гэдгийг илүү тодорхой болгох юм шийдлүүд нэг одоо тань санал болгож байгаа юм байна. Сурч боловсроод бол бас одоо нэлээд ирч хүчийг та зарцуулах гэж байгаа байна. За энэ бүхэнд чинь одоо сурч боловсруулах ажил төрөлөө зохицуулахад чинь зарим нэгэн тийм зөв менежмент хийхгүй бол жижиг сажиг зүйлийг орхигдуулаад байх юм бол тэр нь бол асуудал дараа нь ингээд асуудал үүсэх учраас ер нь бол засварлах шинжлэх ёстой эзүүдүүдийг илүү хурдан хийж дараа нь засаж дараа нь бүх зүйлийг ингээд эвцэх хэвчтэй зохистой энерги ирч хүчийг ч гэсэн одоо их хэмжээгээр барахгүйгээр тийм сайхан эвтэй зохистой байдал үүсгэхэд чинь хэрэг болох тэр зүйлүүд хийгээд эхлээрэй гэж. Тэгэх юм бол та ингээд бүх зүйлийг эмбэгтэй зэгцтэй дараа нь юу болох вэ гэсэн тэр тодорхой төлөвлөгөө өдөртэй гэж явах юм бол танд энэ бүхэн танд амар хялбар тэгээд бас тайвширлыг олгоно гэж. За санхүүгийн асуудлыг бол наривчлаж хянаарай, аудит хийлгээрэй гэж. За аудит хийлгэн гэдэг бол мэдээж энэ одоо санхүү бизнес менежмент ямар нэг бизнес хийж байгаа хүмүүс хамаатай хувийн санхүүгийн тухайд бол өөрийнхөө одоо үрлэг зарлагыг бол хянаарай л гэсэн утгатай. За ер нь бол бархас бидгарыг буюу одоо тэр мэрэгний цэцэн оюун ухаан мэдлэг боловсролыг ивэдэг энэ бархас бидгийн нөлөө хүчтэй байгаа учраас энэ үед бол та өөрийнхөө мэдлэг хөрөнгө оруулаарай гэсэн байна. За бархас бидгарыг ямар нөлөөтэй байгаа вэ? Ямар ордод байдлаар ямар нөлөө үзүүлж байгаа гэдгийг бол өмнөх тэр ерөнхий мэдээллүүдэд маш тодорхой ярьсан учраас тэндээс одоо бархас бидгаргийн нөлөөг олоод харж байна үстэй. Тэр бол зөвхөн 12 дор зогсохгүй бүхэн тамаатай тийм мэдээлэл байгаамаа. За энэ хэрэг энэ жинлэр ордыг өндөрлөлийн дараагийн орд бол мэдээж хилэнцгийн орд. За хилэнцгийн ордны хувьд санхүүгийн хувьд санхүүгээ нэлээд тэлнэ гэж байна. Хувийн одоо нөхцөл байдал санхүүгийн болон хувийн гэр бүлийн үнэт зүйл энтерт бол маш том өөрчлөлт хийх тэрэнд одоо анхаарлаа хандуулах юм үе гэж. За ер нь бол та өөртөө баг зэрэг тийм сахилга батыг
бэхжүүлээд өгчих юм бол хувийн сахилга санхүүгийн бол ер нь хувийн сахилга харилцааны урлагийн тэр гэсэн энэрхүү байдлыг чи илүү сайжруулж өгнө гэж байна одоо шинэлсэн. Сахилга өөрийнхөө сахилгыг сайжруулах бол урлаг болоод одоо тань дуртай хийх ажлууд төрөл тэр урам зориг өгдөг ч юм уу эсвэл хайр дурлалын харьцаа энэ чинь илүү амьд сонирхолтой болгож өгнө гэсэн байна. За эргэн тойронд чинь байгаа бүтээлч төсөл эсвэл тийм романтик харилцаа, тийм нөхцөл байдал энэс бол та одоо тэндээс маш их ирч хүч аавна. Их тэмүүлэл, урам зориг ихтэй байх болно гэсэн байна. Мэдээж та энэ үед бол хайртай хүнтэйгээ тодорхой хийлгээ заарыг тогтоох. Таныг одоо ингээд урамшуулдаг, гэрэл гэгээ зүрхэнд чинь ингээд гал асааж өгдөг. Тэр зүйлд бол одоо өөрийгөө бүрэн зориулах. Уран бүтээлч хүний хувьд бол одоо энэ мөн танд маш чухал үе гэсэн байна. За тэгээд хувийн одоо тухайд бол өөрчлөлт сэтгэл зүйн хувьд бол маш их эрчимжийн өөрчлөлтийн одоо тийм сэтгэл зүй гэх юм уу? Гэрэл гэгээтэй амьдралыг гэрэл гэгээтэй тал урлаг уран зохиол одоо танд ирч хүч юу ямар л зүйл танд ирч хүч олгож ийн тэр бүх зүйл маш тийм итгэвч үе гэсэн байна. Санхүүгийн байдал бол ер нь найдвартай байгаа. Гэхдээ бол танд бас болгоомжтой алхам бүрээ техник шалгаж яхад бол илүүдэхгүй шүү гэсэн байна. За нөхөрөө техникийн ордыг өндөрлөж जैन дараах бол номын орд. За номын орд бол хамгийн их эрчим хүч сүнслэг тэлэлтийн үеийг нэ. За тэгээд хоёрын хөгжилтэй анхаарна гэж бие махбодын болон одоо сэтгэл санааны хувьд одоо эрүүлжих тийм оюун санааны одоо хөгжилт тэмүүлэх гэдэг тэр тэмүүлэл ирч хүч үлдээд зэгцтэй хүрнэ гэсэн байна. За мэдээж одоо номын ордод бол нар удахгүй номын ордод орно. Тэгээд дээрээс нь ангар гараг номын ордод багсаа сатурн маш олон гараг номын ордод байгаа гэдгээрээ номын орд бол маш чухал одоо үе байгаа. Гэр орон гэр бүлийн асуудлын тухайд бол эргэлтийн цаг дээр ирнэ гэж шүү. Та тэгэхээр бол гэр бүл дахин зохион байгуулагч гэх юм уу? Хамаатан сатантайгаа хийх заарыг тогтоох эсвэл орон байрны асуудлаар удаан хугацаанд хойшлуулсан тэр нэг шийдвэрийг гаргах гэдэг одоо тийм чухал үе гэсэн байна. Дээрээс нь та илүү бат бөх найдвартай хувилбарлуу шийдчих одоо орон байрныг гэдэг юм уу? Одоо өөрийн хувийн санхүү гэдэг юм уу? Одоо хувийн нөхцөл байдлын тухайд бол илүү найдвартай тийм одоо боломжуудыг олж харах, тийм хувилбарыг сонгох ийм одоо боломжууд танд ил тод харагдаад эхэлнэ гинэ. За тэгээд дотоод руугаа амьдралж дотоодох дуу хоолойгоо илүү сонсоорой гэж байна. За шинэ сар гарах үед те шинэ сар гарах үед. За энэ бол бас сүнслэг тэр нэг цэвэрлэгийн үе гэж экадаши гэж байдаг шүү дээ. Энэ нь бол одоо тэр 12 сарын 1, 12 сарын 21 гэтэр гэсэн үед тийм оюун санаа болоод бие махбодын цэвэрлэгийн үе гэдэг амьсгал хийх, мацаг барих, одоо тийм амьсгалын дасгал хийх, альсууд ядаж л агаарт их хэмжээгээр алхах гэдэг юм өөрхөө үед. Тэгж энэ үед бол та өөрөөс илүү их хэрч хүчийг сүнслэг одоо тэр хөгжлийг болгоход ийм тусуулна гэсэн байна. За санхүүгүүд шаардлагагүй зардуудыг аль болохоор хязгаарлаж танаж байгаарэ гэсэн байна. За дараагийн орд бол матрийн орд. За матрийн ордонд ч ялгаагүй бас 12 сар 1 сар сүнслэг хөгжил нөөцлөг асуудал гэсэн зүйлүүд гарч ирээд гол анхаарал бол сүнслэг оюун санааны хөгжилд хүчтэй анхаарал хандуулаарай. Гадаад харилцаа бас анхаараарай. Дээрээс нь ганцаараа болж өгвөл байж төвлөрөл өөрийнхөө өөр дээрээ бас анхаарлах. Ийм үе шүү гэсэн байна. За энэ үед таны хуучин сонирхдог байсан сэдвээ дахиж цөхөх, альсвал тэр сэдвэрээ бичиж эхлэх, ярих, аль эсвэл төлөвлөх гэдэг тийм одоо үе эргэж ирж магадгүй гэж. За магадгүй зарим хүний тухайд бол та барьж авах гад зайлсхийгээд гэсэн нэг төсөл ч юм уу, эсвэл
хилцэж ярилцаж тохирцох ёстой байсан боловч та тэрийг хойштой байдаас зайлсхий гэдээс тэр сэдв чинь одоо энэ үед эцэслэж жинхэнэ тулж ирээд төгсгөл болох вэ гэсэн байна шүү. Ерөнхийдөө бол тодорхой байдал эрхчлөө энэ үеэс удаа танд мэдрэгдэнэ гэсэн байна. За орлого дээр анхаар гэж найз нөхдийн хүрээлэлтэй бол бас нэлээд өгнөлт хийгээрээ, шинжилгээ хийгээрээ бод гарагийн нөлөөгөөр. За бод гараг бол 12 сарын 11 сарын 30-наас эхлээд урагшилж эхэлж байгаа. За тэгэхээр дотоод цэвэрлэгээ түрүүний одоо удирдах хэсгээр зөндөө удаа ярьсан тэр дотоод цэвэрлэгээ гэж юу яг сүслэг болоод оюун санааны биеийн цэвэрлэгээ гэдэг зүйлийг бол тэр өмнөх удирдах хэсгээс болоод үзчихнэсний тэнд бол маш тодорхой ирсэн байгаа. За энэ хүрээд материйн ордыг өндөрлөж байна. Дараагийн орд бол хумхын орд. За хумхын орд бол зорилго тэмүүлэл ашиг орлого нийгмийн хүрээллийн асуудал нэлээд төвчгүй гэж. За зорилго өөрийн зорилго хаа хүрэх гэж байгаа, ямар ашиг олох гэж байгаа, нийгмийн харилцаанд ямар идэвхтэй байр суурь байтай байх юм. Энэ төр гэдгийг илүү одоо анхаарах тийм үеиг нь л дээ. Ерөнхийдөө нийгмийн харилцааны нэлээд идэвхтэй өрнөнө л гэж. Мөнгө бол доктортой байна. Хувийн одоо үндэс нь харин таны хувьд бол хувийн чинь үндэс нийгэмдээс байр суурь тэндээс таны үнэт зүйл гэдэг чинь нэлээд тийм шийдэгдэж эхэлж байна гэж. За өөртөө зориулах тэр цаг хугацаанд бол нэлээд одоо анхаарч өөрийн хөвшлээ одоо өөрчлөлт өөртөө шударгаар хандах. Гэхдээ гэж юм тэгээд ер нь бол альва хэлэлцээр одоо ямар нэгэн яриа хэлэлцээд болох үед өөрийнхөө үнцнийг өөрөө тооцож сураарай гэсэн байна. Өөртөө анхаарч өөрөө хэрэг үнцэнтэй таны бусад хүн хэр үнэлж байгаа юм. Та өөрийнхөө нөөцийг өөртөө байгаа эрч хүч энергийг та хэрхэн хуваарлах юм гэдгийг тооцож үнэлж сураарай гэсэн байна. Тэгэхээр энэ өөрөөр шийдвэл та өөртөө хандах хандлагад дотоод хандлагад чи өөрчлөлт орж байгаа юм шүү. За гэсэн байна шүү. За тэгээд ашиг орлого нийгмийн харилцаанд бол нэлээд анхаарах бас үе албан тушаал карьерийн асуудалд бол маш тийм стратегийн шинжилэл гэж шүү. Хаа хүрэх юм бэ эндээс гэдэг тийм шинжилэл хийгээрэй гэж. За мэдээж нэлээд тийм зорилго чинь бол нэлээд тийм амбицтай нэлээд холыг харсан. Тийм зорилго байх хэрэгтэй шүү. Тэрэндээ л илүү анхаарай гэсэн байна да. За ингээд хумхын ордныг ингээд энэ хүрээд өндөрлөе. За дараагийнх бол загсны орд. За загсны ордны тухайд бол карьер, албан тушаал нийгмийн байр суурь. За ажил мэргэжил нийгэмсэх таны байр суурь бол энэ үед маш хүчтэй тийм одоо түлхий зөвгөн гэж л да. Та энэ талаар нэлээд бодно, хаана хүрэх юм, хаашаа явах гэж байгаа юм гэх мэт. За дээрээс нь мэдээч яг энэ үед сүнслэг оршихуй оюун санааны цэвэршилт өөрийгөө бие махбодод оюун санааны хувьд цэвэрлэх энэ гэсэн тийм зүйлийг маш их ярьж байгаа учраас дээрээс нь бархас байд гарагийн нөлөө таны загсны ордыг бол бархас байд гараг удирддаг. Тэгэхээр энэ бархас байд гараг буюу таны хувьд багш, гурвуу, таны ментор энэ хүмүүсийн одоо нөлөө танд маш их чухлаа энэ үед. Тэдний нөлөө, тэдний нэр хүнд, тэдний эрч хүч, энерги нь танд маш хүчтэй нөлөөлнө. Таны амжилтанд. Таны одоо бусдад өөрийгөө илэрхийлэх тэр одоо чадвар, ур чадвар чинь бол тэр багшийн нөлөө маш чухал байна гэж. За мэдээж бархасууд дээр таны одоо удирдагч гараг бархасууд дараг ямар нөлөөтэй байгаа вэ гэдгийг мэдээж та өмнөх 20 минутыг ерөнхий төлөв байдлаас олж сонсох бах тэнд бол маш сонирхолтой одоо төлөв байдлыг хэлсэн байгаа. За тэгээд маш удаан хугацааны дараа анх одоо өөрийгөө маш одоо шинээр харж эхэлнэ л дээ. Юу хүсэж байгаагаа. Цаашаас та юуг орхих ёстойгоо. Юуг та энэс хойш төвчж чадахгүй. Энийг орхихоос цааш би хөөчихгүй нэ гэдгийг мэдэх тийм үе ирж байна гэж. Тэгэхээр таны одоо энэ цаашин ингээд ийм хандлага энэ одоо өөртөө хандж байгаа тэр үнэн гэх юм уу? Өөрийн чинь нэг хойш татаад байсан
тэр хандлага чинь болвол одоо цааш шинээр одоо таныг нээж өгнө гэмэлтэй. Энэ бол одоо маш чухал эргэлтийн үе. Өөрөөр хэлбэл энэ бол ингэж та өөрийгөө шинээр нээж өөрийнхөө төлөвлөгөөг цааш шинээр харж чадсанаар бол та бараг тийм дахин төрхийн дайны тийм чухал өөрчлөлтийг хийж гинэ гэсэн. За энэ хүрээд 12 сарын ерөнхий төлөв байдлыг өндөрлөж байна. Та бүхэн энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. За тэгээд өөрсөнд ч таарч байгаа эсхийг бас хэлээрэй. Ерөнхийдөө бол ведийн зурхай. Дээрээс нь та нар өөрийнхөө сарны болон намдалт ардуудаараа аль алийг сонсоод явчаарай гэж зөвлөх байна. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараа 2026 оны төлөв байдлаар 12 сарын сүүлчээр уулзъя. Баяртай.